өглөөний дасгалаа хий. Ойр төрн йога хийгээгүй. Яг нөгөө хамаатнууд ирсчлээгээд тэгээ завгүй болцсон гэд. Тэгээ тэрнээс хойш гэрээний даалгавар энтергээд өөрөө худлаа залхуур сар байтал бараг сар орчим огт бие хөдөлгөөгүй маань. Тэгсэн чинь бүр амар хөшөөд мод болчих. Хийхгүй ажаад хийсэн чинь тэрүү нэг хамаг би амар хүндрээд тэгээ дээрээс нь гадаа халуун болсон болохоор айгүй их би хүлрөөд тэгээд арьсан дээр шууд ингээд гулгаад хөл гараад татхад ингээд буцаж харваад жоохон тухгүй болчихжээ. Ер нь 100 юм амар халуунд энд бол йог хийхэд жоохон тохиромжгүй л юм шиг санагдаж байна. За би өнөөдөр хичээлд явчаад тэгээд сургуулийнхаа монголчуудтай уулзаж хоол унд бэлтэн. Яагаад гэвэл нөгөө миний төрсөн өдөрт бэлтэж байгаа байхгүй ч шиг хотлоо. Маргааш манай сургуулийн нөгөө олон улсын оюутны өдөрлөг болох байхгүй юу. Тэгээд тэнд монголчуудаараа орж ихэвчлэн хуушур салаад тэгээд тав үедээ ер нь тэгээд сувнер энтер гэд гоё юмнууд бэлдээ тэгээд оролцдгийг. Тэгээд манайхаас энэ жил бас гоё урлагийн номер гарч байгаа юм гэсэн. Манай сургуульд одоогоор нэг 10 гаруй монголчууд идэх. Тэгээд ихэнх нь хэлний бэлтгэл болон бакалаврын оюутнууд идэх. Магистрийн оюутнууд бас цөөхөн юм шиг үлээ. Би өмнө нь өөрөө хэлний бэлтгэл болон бакалаврын оюутан байхдаа магистр докторийн оюутнуудыг амар хөвшин хүмүүс гэж боддог гэсэн. За тэгээд гэр бүлтийн энтергингүүд нь за бараг динозаврын үеийнх юм байна гэж бодоод амар ингээд ахмадын золбоо энтер гэж хоолдог гэсэн гээд амар тэнэг бааз. Уучлаарай гэлөө. Дина за видео гэх юм. Сайн уу монголчуудаа гэрээ. Сайн уу гэрээ. Сайн уу. Монголчуудаа гэрээ. Монголчуудаа. Хятад улс сүүлийн 10 гаруй жилээс эхлээд гадны улсын оюутнуудад маш олон төрлийн тэтгэлэг зарладаг болсон. Тэгээ засгийн газрын, мууч хотын, сургуулийн, бүс ба замын, торгоны замын гэд ер нь олон төрлийн тэтгэлэг зарладаг болсноос хойш гадаад оюутнууд Хятадд маш ихээр сурдаг болсон. Тэгээд үүний бас нэгэн дээгүүр эхний 10-д ордог орнуудын нэг бол Монгол байдаг. Маш олон монгол оюутнууд энд сурч төгсдөг. Хятад суралцахын давуу талыг одоо тэргүүлэх мэргэжлүүд болох шинжлэх ухаан технологи, ангаах зэрэг салбарт маш өндөр одоо боловсрол мэдлэг чадвар олж авах гэж хардаг. Харин сул тал нь болохоор яг Хятадд оюутан ажил хийх боломжгүй байдаг байхгүй юу? Тэрийг бүр маш хатуу хоригдгийг. Тийм болохоор одоо Хятадд сураад Монголд очиод ажиллах гэхлээр оюутнууд ингээд ажлын ямар ч туршлагагүй байдаг байхгүй юу? Тэгэнгүүт Монголд очихоор яг ингээд ажлын туршлагагүйгээсээ болоод мэрэгчлэрээ ажиллаж чадахгүйгээр ийм Хятад хэлний холбоотой одоо Хятад хэлний орчуулагч ч юм уу эсвэл одоо худалдааны хэлтэст ажиллах ч юм уу эсвэл заавадны харилцаан дээр ч юм уу нэг тийм ажил хийх гэдгийг. Тэгэхээр эн чинь бүр яг Хятадын нөгөө зөөлөн хүчний бодлого нь хэрэгжээд байдаг байхгүй юу? Тэр нь бол ялцчгүй жоохон сул тал болоод идэв. Гэтэ яг бас Хятад хүн ам олонтой, ажиллах хүч олонтой ч гэсэн чадварлаг мэргэжилтний эрэлт дандаа ингээд хайж байдаг. Чадварлаг мэргэжилт маш их эрэлттэй байдаг болохоор юу ч гэсэн сургуулаа мэргэжлэрээ маш сайн төгссөн тохиолдолд сурж байх үедээ ч юм уу мэргэжлийн дадлага хийх боломжтой болсон сүүлийн жилүүдэд. Тэгэхээр ер нь оюутнууд тэр боломжийг ашиглах нь хамгийн зөв байдаг. Ер нь гадаадд төгссөн монголчууд Монголд очиод ажиллах гэхлээр яг мэргэжлийн ур чадвараас гадна сурсан орныхон Монгол дахь нөлөөлөл хэрэг байгаагаас бас эрэлт өсчдөг баг. Монголчуудын их сурч төгсдөг газрууд гэвэл Америк, Орос, Хятад, Япон, Солонгос гэсэн орнууд байдаг баг. Одоо Америкт сураад Монголд ирж байгаа оюутнуудын ер нь миний анзаарахаар нийтлэг байдал нь за тэнд бол мэдээж хамгийн өндөр дэлхийн одоо хамгийн өндөр боловсралтай газар шүү дээ. Тэгэхээр боловсролыг сайн авдаг байх. Тэгээд нийгэм нь бас хөгжилтэй орны нийгэм Монголынхоос асар ондоо байдаг болохоор Монголд ирэхээр нэг бодит байдлаас төсөөлөл нь харьцангуй одоо өндөр гэх юм уу? Нэг тийм хит өөдрөг дэврүүн өнцгтэй харагдаад идэв. Харин Японд сурч төгссөн хүмүүс болохоор номхонтой намд сурцсан юм шиг харагддаг. Яг нийгмийнхэн тэр ёс зүйтэй байдал, ийм соёлтой байдлыг бас сурцсан юм шиг харагдаад идэв.
Гэтэ бас Японы нийгмийн нөлөөлөл байд юм уу? Аль эсвэл хувь хүнийхэн өнцөг байд юм уу? Ер нь Японд сурч төгссөн монголчууд хятадын нэг хүчийг нэлийн дутуу үнэлэх сонирхолтой. Тэд жоохон сөрөг хандлагатай болчдөг юм шиг санагдаад идэв. Надад тэгээд Европын орнууд дундаа Герман төгссөн хүмүүс нийгмийн үзэл баримтлал болон ер нь олон улс хоорондын харилцаан дээр айгүй тийм зөв нэг тийм бодит өнцгтэй болсон юм шиг санагдаад идэв. Ер нь Германд сурч төгссөн хүмүүсээс сурах зүйл байна гэж хардаг. Гэтэ мэдээж Монгол улсын хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа Монгол улсаа авч яваа хүмүүс бол Монголдоо сургуулаа төгссөн, Монголдоо хувь нэмрээ оруулж байгаа оюутнууд байдаг. Би ер нь дандаа өөрийгөө нөгөө муйс болон санхүүгийн оюутнуудтай харьцуулж урам авч тэд нар надаас илүү мундаг байхаа гэдэг тийм хүлээлтээр өөрийгөө хурцлж сурдаг. За бай.